Тэгээд тэр маань хэдэн сарын дотор дампуурсан гэж 3 сарын дотор дампуурч ирсэн. Гэтэл яг ямар асуудлыг шийдэх гээд байгаагаа ойлгохгүйгээр бизнест орцсон хүмүүс амар их байгаа гэдэг хэвгүй юу? Одоо жишээлбэл хэн дүнээр хүний хэрэгцээт бараа гэдэг чинь бизнес биш хэвгүй юу? Тэгтэл айгаад штэ. Би амжилттай баймаар байна. Би амжилттай бизнес woman болмоор байна тий. Өөрчлөлмөр байгаа маш олон юм байгаа гэдэг тэнцэнэ л хэлээд байна тий. За сайн байцгаана уу залуусаа. Тэгээ өнөөдрийн маань Зулаас подкастын зочноор бизнес ментор коуч Нямдаржийн мөрөн ментор маань оролцож байна. Тэгээд урилгыг хүлээн авсанд танд талархаж байна. Подкастт өрсөнд баярлалаа. Тэгээ бас анхны зочноор өргөдөж байгаадаа маш их баяртай. За маш их баяртай. За Зулаас подкастын гол зорилго маань болохоор ерөөсөө хүмүүсийн харах дуртай тэр амжилтын тэтмийн цаана байгаа тэрхүү жинхэнэ хүнийг танилцуулах байгаад байгаа. Яг бидэртэй адилхан уйлдаг, баярлдаг, инээдэг, аз жаргалтай байдаг. Ихэнх хүмүүс болохоор тэр хүмүүсийг шүтчихдэг байхгүй юу? Хүмүүсийг шүтэх биш, харин тэр хүний цаана яг юу ашигтай. Энэ хүн цаашдаа юу хийсэн бодлоод энэ хүн ийм амжилттай яваад байгаа. Энийг л танилцуулахыг хүсэж байгаа. За, бэлнэ үү? Бэлээ. Окей, за. Мөрөн ментортойгоо танилцаад бас жил гарны хугацаа. Жил болж гэнэ үү те? Тий. Жилийн хугацаа болсон байна. Тэгээд энэ хугацаанд бас хоёулаа маш гоё түүхүүдийг бас бүтээсэн байгаа. За, тэгэхээр мөрөн маань өөрийгөө бас танилцуулбал хаана төрж өссөн, бага насны хаана өнгөрсөн. За, тэгээд өнөөдрийн одоо өөрийнхөө яг энэ хүү те дүр төрхийг хизээ олсон. За, гоё дэлгэрэнгүй танилцуулбал. За, юуны өмнө үзэгчтэй зориулаад бас нэг зүйлийг тодорхойлж хэлэх хэрэгтэй юм шиг санагдлаа. Юу вэ гэхээр одоо ингээд нөгөө амжилтын титэм гэдэг чинь шүү дээ тий. Тэнгууд яг үүндээ би өөрийгөө яг тэр амжилтын титмийг зүүчлэе гэж бол бодохгүй байгаа. Харин одоо тодорхой зорилгын төлөө тууштай ингээд хөдөлмөрлөө явж байгаа гэвэл илүү үнэндээ ортох байх гэж бодож байна. Тэгээд одоо бол дөнгөжл одоо зам дээрээ гараад тий ингээд явж байгаа. Тэгээд надад маш их хийх одоо зүйлсүүд байгаа, зорилго байгаа. За хүүхэд насны тухай гэх юм бол би Улаанбаатар хотод төрж өссөн. За тэгээд гадаад хэлний 18 дугаар сургуульд 6 дугаар анги хүртлээ сураад тэгээд 6 дугаар ангида өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургууль гэдэг одоо хотын төвд 1-р сургуулийн хүртэлтэй байдаг. Тэр сургуульд дизайнер болох мөрөөдөлтэй. Оо за. Тэгээд хувцас дизайны ангид тэгээд тооны гүнзгийд тэгээд конкурсд орж илаа. Тэгээд дараа нь болохоор би МУС-ийн сэтгүүл зүйн ангид орж сэтгүүлчээр төгссөн байгаа. Зөв. За тэгэхээр хүүхэд байхдаа уун бол дизайнер болохыг мөрөөдж ирсэн юм шүү дээ тий. Тэгэхээр яг энэ ментор гэдэг одоо хүнд нэрийг тий яаж хэрхэн яг энэ ментор гэдэг нэртэй танилцав? Ментор гэдгийг болохоор би зүгээр л мөрөөдлөөрөө л одоо ментор гэд өгсөн. Тэ одоо ингээд бодохоор би жоохон өөрөөсөө айдэн штэ айдагч байх уу одоо ингээд нэг санаа зовдөг гэх юм уу. Тэр үедээ болохоор ингээд надаа мөрөн ментор гэл нөгөө пэйж хуудасаа ингээд үүсгэж хахад бол ингээд аяа гоё санагдал хөөх ямар гоё юм бэ гэл бодоол тэгсэн. Тэгэл одоо отохоор ингээд өөрөөсөө жоохон хичээд тэгээд би бас яг энэ талаар өөрийнхөө пэйж дээр нэг пост оруулж ирсэн байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр ментор гэдэг нэр надад агцсан байж магадгүй. Гэхдээ би энэ нэрэнд одоо оршихын тулд би ингээд өөрийгөө дайчилж байгаа. Би нэг төлөө зорж байгаа гэд ингээд бичсэн. Тэгээд энэ үгэнд л орших гэж ер нь бол хичээж байгаа. Зөв. За тэгэхээр өөрөө болохоор бас миний хувьд болохоор бас эмэгтэй хүн, өөрөө ч гэсэн эмэгтэй хүн. За эмэгтэй хүн, их хүн байх. За тэгээд дээрэс нь яг энэ бизнес, ажил, карьер энэ бүгдийг ингээд хавсаргаад авч явхад одоо ямар одоо тэнцвэрийг хадгалж явдаг вэ? За юуны өмнө үннээ л хэрэгтэй байх. Тэр нь юу гэхээр би бол тийм сайн ээж бол биш. Тэгээд би одоо 17 настай хүүтэй
Тэгээд миний одоо ихэнх цаг бол ажил бизнес дээр л ер нь түлхүү өнгөрдөг. Тэгээд хүн маань бол ингээд бие даацсан. Тэгээд хаяал нэг алуу ээжтэйгээ нэг 5 үг солиоч гэл баг гуухан холгүй тэгэл ярилцдаг. Тэгээд нөгөө хамтдаа хоол идэх нь илүү үнцэнтэй тийм цаг байдаг. Тэрнээс биш яг ингээл одоо нөгөө ээж нар штэ хүүхдүүдээ ингээл сургуульд нь зөөдөг ингээл авдаг тийм ээжүүдтэй харьцуулахад миний ээжийн одоо ажил бол харьцангуй бага. Тийм миний ихэнх цаг бол яг бизнес дээр ингээд төвлөрдөг юм байгаа. Тэгээд би бас ингэж бодсон. Ер нь хүн хүнд нэг тийм өөрийн гэсэн өгөгдөл бэ тийм байна. Зарим эмэгтэйчүүд бол үнэхээр мундаг ээж тий хүүхдүүдтэй айгуу гоё юм нөгөө асар халамжийг ингээ үзүүлж чаддаг. Тэгээд хүүхдийнхаа ингээд деталь бүр руу орч чаддаг. Одоо жишээлбэл хүүхдийнхаа тий оймс хувцс одоо идж байгаа хоол хичээл ном юу гэдгийг тий бүгдийг ингээ орж ингэж одоо тэр болгонд нь санаад тавьж чаддаг ээж нар байна. Нөгөө талд болохоор яг одоо над шиг юм уу илүү нөгөө ийм ажил карьер өөрийнхөө одоо хүсэл мөрөөдөл юун дээрээ ингээд яагаад ажиллаад тэгээд яг хүүхдийнхаа тийм деталь юм руу яг ингээд мэдээж хэрэг ингээд нөгөө нэг хүүхдэд хайчиж байгаа хэрэг бол ерөөсөө биш шүү. Тэр мэдээж хэрэг сэтгэл нь ингээд хүүхдээ л гэж байгаа шүү дээ. Ээж нар бол тийг нь гол нь нөгөө яг өөрийнх нь өгөгдөл нь тийм нөгөө деталь юмн дээр ингээд ажиллахад яг тийм зориулагдсан биш. Одоо би өөртөө л тийм том юу бодож олчвал тэгэл за хүн ер нь бүгдийг бол сайн чадахгүй чаддаг сайн юм дээрээ л ер нь төвлөрөөл тэгээд хуучин бол би айгу гимшээд идэв гэсэн. Би айгу муу ээж байгаад байна гэлтэл өөрийгөө нөгөө бусад ээж нартай харьцуулаад тэгэл одоо манай найз ч их мундаг штэ. Тэгэл хүүхдүүдтэй айгу их санаа тавьдаг. Хүүхдийнхээ асуудлыг ингээл амар юм ус их орны тэг ингээ мэдээж тийм л дээ. Гэхдээ яг тэгж ярьдаг. Би болохоор ерөөсөө тийм биш байгаадаа ингээ гимшээд идэв гэсэн аахгүй яг тэрийг ингэж сэдв болгож ярьж мэрэхгүй ч гэдэм үү те. Тийм. Тэгэхээр яг ээж болсноор одоо таны амьдралын зорилго юу нь өөрчлөгдсөн үү? Яг тэр ээж гэдэг нэрийг зүүх те. Энэ мэдрэмж яг ямар байсан? Би залуудаа дөнгөж 20 гараад ээж болсон. Тэгээд тэр үед чинь одоо ингээд бодохоор жоохон охин л исэн байгаа байхгүй юу? Хүүхэдтэй болсон. Тий. Гэхдээ яг тухайн үед миний нөгөө авчсан мэдрэмж гэх юм бол би ингээл хүүгээ хараад би ингээд баг нойрносоос ирж байгаа юм шиг надад санагдчихсан байхгүй. Тэр нь юу вэ гэхээр ингээд асар их хариуцлагыг мэдэрсэн ч гэх юм уу. Ямар ч байсан би одоо ингээд амьдраад байгаа шиг амьдарч болохгүй л гэдгийг хүүхдээ хараад ойлгосон. Тэгээд би одоос хүүхдтэй айгу талархдаг байхгүй юу? Миний хүү гарч ирснээр л ээж байгаа ингээд хүмүүжүүлсэн гэж хэлтийн. Тэгээд үнэхэр хүмүүжүүлсэн байхгүй. Тэрнээс би чинь их саваагүй хүмүүс их сахилгагүй. Тэгээд тийм саваагүй хүн байсан. Тэгээд хүү маань гараад ээж байгаа ер нь хооруулсан гэх юм уу? Зөв. Тэгэхээр яг энэ танд энэ яг өөрчлөлт тий яг энэ одоо өөр боломжуудыг танд харуулсан, зоригтой болохыг хүссэн тий энэ хүүхдтэй болсноос хойш за ингээд харуулсан гэдэг чинь тэгэхээр яг эмэгтэй хүний яг энэ хүч тий ингээд миний хувьд болохоор ингээд 90 тонныхоо ээжүүдийг ажиглана, хүмүүсийг ажиглана. За магадгүй би шүүмжлээд байгаа юм биш. Өөрийнхөө одоо үүрэг хариуцлагыг бас нөгөө бусдад нэлзаах гэж нэг зүйл байгаад байдаг. Яг ийм зүйлийг ухамсарлахгүй явж байгаа хүмүүс бас зөндөө байгаад байдаг. Тэгэхээр яг энэ одоо энэ хариуцлага гэдэг зүйлийг ер нь яг юунаас олж хараад идэв? Яаж ойлгох ёстой? Хүүхдээ хүмүүжүүлэх, за ажил карьер дээр гаргах тий энэ хариуцлага гэж яг одоо юу юм бэ? За мэдээж хэрэг эцэг хүний үүрэг хариуцлага
гэдэг одоо нөгөө нийгмийн одоо ерхий ойлголт томьёолол хүн болгоны ингээд сэтгхүүд ер нь бол байгаа. Гэхдээ миний хувьд бол одоо нөгөө сэтгэл зүй судалж сонирхож эхснээс хойш ээж хүн жаргалтай байх л ёстой гэдгийг ингээ бүр ингээ зүрх сэтгэлтэй ингээ буулгаад авсан. Тэгээд цогтой амгалан багшийн маш олон лекцүүд байдаг. Тэгээ би ер нь бол амгалан багшийн тэр тренингүүдэд суралцаа. Тэгээд ер нь бол яг энэ сэтгэл зүйн талаарх ойлголтуудыг авч ирсэн. Тэгээд тэнд яг ээж хүн жаргалтай байж одоо үр хүүхэдтэй одоо ингэж эерэг зөвөр нөлөөлж чадна гэдгийг ойлгож ирсэн байхгүй. Тэрнээс ш одоо ингээд ээж өөрөө ингээд зангирсан тий маш их стресстэй ийм бахаар одоо ингээд хоногийн 24 цаг ингээд хүүхдтэйгээ гэртээ байгаа штэ. Тэгэхээр ээжийн тэр дотор байгаа жаргалгүй стресстэй байгаа тэр мэдрэмж хүүхдэд угаасаа шууд нөлөөлнө. Бид нар за яг ингээ хүүхдтэй те өглөө эрт бос хичээл номоо хий инг тэг гэл айгу олон хүмүүжлийн лекцүүд ч юм уу уншаал ингэж болох л ахал та. Гэхдээ хүн гэдэг чинь ганцхан одоо нөгөө тархи толгоогоор ингээ боддог, сэтгэдэг, тархин дотор хураасан мэдээллийн цуглуулга биш шүү дээ. Хүн гэдэг чинь өөрөө энергийн амьтан, сүнслэг амьтан. Тийм учраас одоо бидний одоо зүгээр нүдэнд харагдаж байгаа одоо тэр одоо бие хүн, хувь хүнээс илүү одоо ингээд ийм давцсан аюу том ертөнц байгаа даахгүй. Тэгэхээр хүүхдэд бидний тэр дотроо мэдэрч байгаа стресс бухимдал маань ингээд сүргээр нөлөөлөөд тэр хүүхэд магадгүй онц сурдаг байсан ч ээж наац жаргалгүй байх юм бол тэр хүүхэд бас амьдралдаа амар хэцүү байдгийн мэн гэдгийг ойлгосон. Тэгээд тийм одоо аз жаргалгүй ээжийн хүүхдүүд нэгсэндээ өөртөө энэ жаргах зөвшөөрлийг өгч чаддгүй, амьдралын баяр таашаалыг мэдэрч чаддгүй ингээд байнгын л ингээл ёстой ингэх ёстой гэл ингэдэг гэж байгаа байхгүй. Тэгээд мянган одоо мундаг карьер амжилтанд хүрсэн ч гэсэн тэрэндээ ерөөсөө сэтгэл ханж чаддгүй. Яагаад гэвэл нөгөө ээжийн нөгөө нэг тэр аз жаргалгүй мэдрэмж тэр стресс нь ингээд хүүхдийн одоо далд хумсарт те амьдрал гэдэг чинь ийм л байдаг. Зовлон те амьдрал бол тэр чигтээ зовлон стресс гэл тэгээд нэг юм болгон дээр юм дандаа болцол тавьдаг. Ийм л болгочдөг юм байна. Тийм. Тэгээд үндсэндээ би сайн ээж байхын тулд би өөрөө жаргалтай байх хэрэгтэй. Тэр жаргалтай байна гэдэг нь зүгээр ингээ амар happy харагдах, зүгээр инээмсэглэх биш. Бүр яг энэ дотоод гүнээсээ бүр яг тэр мэдрэмжийн хавьд юм айгуу гоё юм аз жаргалтай, тайварсан, амгалан, тайван ийм байх гэдгийг ойлгосон. Тэгээд энэ маань ч бас ингээд яг боддороо манай хүүдээр ингээд бас яг шууд тусгал нь харагдаж байгаа байхгүй. Би ингээд амгалан, тайван, аз жаргалтай болоод ирэнгүүт одоо ингээд өмнө нь манай хүү магадгүй ингээд айгу стресстэй ууралдаг байсан бол одоо бит хоёрын хооронд тийм байхгүй. Айгу гоё юм тайван болоод байгаа. Зөв. Надаас хүмүүс асуудаг байхгүй юу? За та 4 хүүхэдтэй. Ялангуяа ингээд нөгөө тэрсгэн хүү дандаа хүү 4 хүү. Тэгээ яаж ингээд ажил, бизнес, өөр хүүхэд те энэ бүгдийг ингээд авч яваад идэх ингээд тэнгууд би зүгээр өөрийгөө харахаар аз жаргалгүй одоо яг таны сэр яг тэр ээжсэн байгаа байхгүй. 2 хүүхэдтэрээ ухаан арч нэгснээс хэрсэн гэхүү. Тэгээд манай нэг мундаг хүн хэлжсэн ментор маань хэлэхдээ зүгээр аз жаргалтайгаар гэртээ суу гэсэн байхгүй юу. Тэг би яаж аз жаргалтайгаар гэртээ суух вэ гэж бодоод тэгээ за надаа мөнгө хэрэгтэй байна. Тэг хүүхдүүд маань ийм хэрэгтэй байна. Ерөөсөө ингэ болохгүй байна гэж бүтгүй байна гэж суугаад байсан. Тэгээ яг 2 дахь хүүхдээ төрүүлээд бүр ингээд хүрхэн амтаа хэцүүцсэн байхгүй юу. Яг тэр үедээ ухаан ороод тэмүүтэ за би ерөөсөө аз жаргалтайгаар гэртээ сууя. Сууя. Нөхрийнхөө ард талд эмэгтэй хүн угаасаа бүх ажил байна уу те бүх зүйлийг ингээ хариуцаж ингэж араас нь ар гэр бүлтэй санаа зовхгүй байх юм бол эр хүн угаасаа амжилттай байх нь тодорхой. Тэгээд би шууд гэртээ суусан ч гэсэн би зүгээр
карьертай бийж яа болохгүй гэж бодсон байхгүй юу. Тэгж бодонгуудаа шууд аз жаргалтайгаар гэртээ сууя гэдэг зорилго тавьсан. Тэгээ дээрээс нь би нөхрийнхөө хамгийн сайн туслагч нь бай гэж тавьсан. Яа гоё. Тэгээ одоо ингээ харсан чинь 4 сайхан хүүтэй одоо баг маань 9 сартай, том маань 9 настай болцсон байна. Тэгээ энэ хугацаанд үнэхээр бас өөрийгөө орхигдуулахгүйгээр аз жаргалтайгаар гэртээ суусан. Тэгээ дээрээс нь маш их сурч мэдэж өөрийгөө хөгжүүлсэн. Магадгүй ингээд гэртээ суугаад эвгүй мэдрэмж ягаад байх юм бол за энэ сериала болчих доо. Би бүр сериаланд амар донтсон гэсэн аахгүй юу. Тэгэнгүүтээ сериала болж эхэлсэн. Тэрнийхээ оронд би ном уншиж эхэлсэн, подкаст сонсч эхэлсэн. Тэгээ яг ингээд өөрийгөө дотоод ертөнцөө ингээд бүтээгээд ингээд эхэлсэн чинь бүр ингээд амьдрал үнэхээр аз жаргалтай ингээд болоод байгаа байхгүй юу? Ер нь болд юм байна. Тий, ээжүүдтэй бас ингээд хандаж хэлэхэд ээжүүд маань аз жаргалтайгаар гэртээ суу. Гэхдээ гэртээ суухдаа хизээч өөрийгөө орхидуулж болохгүй. Энэ нь болохоор майндсет сэтгэлгээ. Энэ болгоныгоо илүү сайжруулахын тулд ном унших. Тий. Тэгээ мундаг одоо манай мөрөн менторын гой хичээлүүд байна. Маш гой тий YouTube-д орсон бас гой бичлэгнүүд нь байгаа. Тэгээд энэ болгоныг бас үзээрэй гэж зөвлөмөр байна. Баярлаа. Чи их удаан ирлээ. Одоо ирлээ орхиод олж сур гэж Хенз Корнер Йоханнес хэлсэн байдаг. Тэгэхээр хүн болгонд одоо тий өсөж том болох, аз жаргалтай амьдрах хэрэгцээ байдаг. Тэгтэл хүн болгон тэр зүйлийг мэдэрч өөрийнхөө амьдралд яг түүнийг тусч авах боломжгүй байхад байдаг байхгүй юу? Энэ бол зүгээр л амьдралын нэг сонгодог зөрчил юм уу да. Аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэхдээ яг өөрийнхөө тэр хүссэн амьдралаар амьдрч чаддаггүй. Тэгэнгүүт таны яг туйлын хүсэл нь яг юу вэ? Энэ маань болохоор одоо та яагаад энэ ментор гэх тий замналыг сонгосон юм? За энэ асуултаа. За гоё асуулт байна. Би 2011 оноос яг хувийн бизнесээ эхлүүлээд тэгээд манайх идүү оролт гэдэг боловсролын төв байсан. Тэгээд гадагшаа оюутнууд зуучилдаг ийм үйлчлэгээ үзүүлдэг ийм байгууллага байсан. Тэгээд 20 онд ковид болоод бизнес маань дампуурсан. Тэгээд маш их үр ширэнд ороод тэгээд манай Австралийн хамтын ажиллагаатай сургууль бүр намайг блоклж жагаад тэгээд тэр үед явах байсан бүр 20 өдрийн одоо сургалтын төлбөр хэрчүүд бастай овоо их мөнгө байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бүгдийг аваад алгуулсан. Тэгээд тэр бүх үүрэг хариуцлагыг би яг нуруунд дээрээ үрээд үлдсэн. Олон зуун саяын өрөнд орсон. Тэгээд ер нь одоо яг тэр сургалт зуучлалын бизнес хийжсэн үеэ бодоод үзэхээр би ингээ өөрийгөө амар өрөвддөг байхгүй. Миний ингээ хамаг залуу нас яг тэнд ингээл өнгөрцөн. Гэтэл ингээд хадгаламжчгүй, орон гэрчгүй, машин тэрэгчгүй тий юучгүй тэгээд нэмээд өчнөө 100 саяын өрөнд ингээд ороод үлдчихэж байгаа юм. Тэгээд ер нь яг тэр бизнесийг хийж явахдаа би ингээд юусоо яг тийм дүүрэн байж чаддаггүй. Тэгээ манай бизнес ч айгүй асуудал ихтэй байсгээл нөгөө нэг виз гарсангүй чамаас болж өстой чи хүүхдийн амьдралаар тоглолоо барьлаа гэл ингээл амар юм нөгөө чичлүүлдэг. За нөгөө талд болохоор ингээд виз гарлаа, сургуулийнхаа урилга нь гарлаа, амжилттай сурлаа. Тэгээд хүмүүс баярлаа гэж хэлдэг үсэн юм уу? Мэдгүй. Тэгэл бай гэл болчдаг. Тэгээд одоо юу гэдгийг сошиал хуудасууд дээр одоо муу юм болохоор л амар бичдэг. Сайн минь бол ингээд чивчмэйгүүл өнгөрөөчдөг тий. Ер нь нэг тиймэрхүү. Тэгэл ерөөсөө тэр ковидын дараа чин одоо хамгийн одоо аимшигын залливч луурчин хүн болчихлоо штэ. Тэгээд одоо ч бас яг ингээл хүмүүсийнхаа мөнгө төгрөгийг бүрэн гүйцэтгэж чадаагүй ингээл баг-багаар төлөөл явж гин ямар ч гэсэн тасралтгүй. Тэгээд яг тэр 20 онд ингээд бизнес маань дампуурах үед би одоо ингээд 10-аад жил ингээд яг хоолоо олж идчихсэн тий ахуй амжиргаа болгож исэн
бизнес орлогын хүүсвэр маань ингээд байхгүй болчихгонгод ингээд аюу сонирн байдалд орт юм лээ. Яна би одоо яг юу хийж амьдрах юм болоо гэлтэй. Тэгэл тэр үед чинь угаасаа нийгэм бүхлээрээ ингээд нэг юм сонирн байдалд орцсон тий. Ингээл юу ягаал хүл хорой тогтоогоол тий. Тэгэнгუთ эсрэгээрээ би яг тэр ковидд бүр амар баярлалдаг байхгүй. Хэрвээ ковид гарч намайг тэгж дампууруулж намайг тэгж үр ширэнд оруулаагүй байсан бол өнөөдрийн мөрөн байхгүй. Тэгэнгუთ тэр надад тохиолдсон тэр дампуурал сүрэл ер нь бол миний яг өстой босч ирэх миний тулгцыг тэгээ намайг жинхэнэ хүчрхжүүлсэн тэр цаг хугацаа бол яг тэр аахгүй. Тэгээ би бүр тэрэнд амар баярлалдаг. Тэгээ яг тэр үед ингээл нөгөө үр авлага нэхэл намайг ч хүмүүс ингээл цагтаа шүүхтэр ингээл дуудаал ингэх үед би ингээл амар хэцүү ингээ өвдөлт авдаг. Өстой дахиад нөгөө нэг гэлтэй одоо ингээл нөгөө намайг хуцаар дарамтлж байгаа, намайг доромжилж байгаа хүмүүст би ингээл дотроо ингээл амар гомдол уурлаа ч юм уу тэгжсэн бол одоо бүр ингээ амар баярлалдаг. Хөөхстой энэ хүмүүс бүгдээрээ ингээд намайг өнөөдрийн энэ ухаарлыг олж авахд ингээд тусалсан миний багш нар шүү дээ. Намайг ингээд хатуужуулж өгсөн бурхны одоо надад илгээсэн бэлэг шүү дээ гэж бодол би бүр тэр хүмүүс тасар их талархдаг, маш их баярлдаг. Тэгээ ийм нөгөө нэг хувь тавилантай учирсан. Тэгээд яг нөгөө юу ч одоо нөгөө хийх ажилгүй болоод ингээ 20 он тэр одоо гэртээ ингээ байж авах хугацаанд би аюу хэм ингээ бодсон. Энэ завгүй 10 жил одоо би юу нэг юу хийчвэ? Юу болоод надад ийм юм тохиолдчихвоо би яагаад ийм үр ширэнд орчихвоо? Миний яг одоо алдаа юу хийсэн бэ? Би яагаад өнөөдөр 10 жил бизнес хийсэн мөртлөө би өнөөдөр ингээ үр ширтэй байгаа юм? Яагаад би өөрийн гэсэн гэр оронтой болж чадаагүй юм? Би яагаад зорилготой хүрээгүй? Гингут миний зорилго ер нь юу байлаа? Гэл ингээл айгүй олон юмнуудыг ингээ бодоод тэгээд нэгсэндээ ингээ бяцлагж байгаа байхгүй. Тэгээд тэр бяцлагсан цаг хугацаа л ер нь надад ингээд маш их зүйлийг ухааруулсан. Би юун дээр алдаадаснаа ойлгосон. Юуг буруу хийгээд байснаа ойлгосон. Яагаад үр ширэнд орсноо ойлгосон. Би маш их одоо нөгөө хичээлийг авсан. Нөгөө талд гэх юм бол одоо миний тэр 10 хэдэн жил одоо тэгж бүтлгүүтж туулсан миний тэр амжилтгүй бизнесийн туршлага өнөөдөр намайг одоо ийм доктортой бизнес ментор болоход надад бас ингэж тусалж байгаа. Яагаад тэгэхээр одоо ингээд миний тэр үзэж туулсан тэр мөнгөгүйдэл тэр одоо бүтлгүй одоо менежментүүд тэр болгон ч ингээд надад айгүй гоё ингээд туршлагыг өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр нөгөө алтаануудын суурин дээр би ингээд бизнес ментор болонгууд би бизнес эрхлэгчдийг хамгийн сайн ойлгодог. Тэдний юу мэдрээд байгаа, юу туулаад байгаа, юу буруу хийснийг би айгүй сайн ойлгодог юм ментор болж одоо хуурж байгаа байхгүй. Хэрвээ би зүгээр л айгүй гоё ингээл корпорацид ажиллаж байгаа л айгүй гоё мундаг бизнесийн сургууль төгсөөл ингээл миний бүх юм дартан байгаа л би айгүй мундаг ийм бизнес эрхлэгч мэдгүй тийм замаар явж байгаад одоо бизнес эрхлэгчтэй би ингээд уулзах юм бол би тэдний зовлон ойлгож чадахгүй байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө корпорацид ажиллаж исэн одоо магадгүй бизнес өглөөд авсан хүн ер нь яг юу заах юм, юу хэлж өгөх юм, үр ширэнд орж үзээгүй хүн үр ширний талаар яг юу мэдх юм. Одоо зүгээр тэр номон дээр байгаа санхүүгийн мэдлэг, санхүүгийн менежмент чинь амьдрал дээр яг яаж буухыг ойлгуулж чадахгүй байхгүй юу тэр хүнд. Тэгэхээр миний одоо өнөөдрийн яг тэр бизнес эрхлэгчдийг хамгийн сайн ойлгоод байгаа тэр суурь нь л миний тэр тулсан амьдрал гэж хардаг байхгүй. Тэгээд би тэр нөгөө бизнес менторыг одоо карьераа эхлүүлэх гэсэн шалтгаан нь
ерөөсөө л миний тэр туулсан зовлонг бити туулаасай. За тууллаа гэхэд тэрнээсээ одоо ингээд зөв замаар те хугацаа алдахгүйгээр тэр одоо алтаагаа даван туулаасай. За тэгээд бизнесийг яг тэр зөв зарчмынхан дагуу хийх ёстой юмнуудыг яг хийгээд ингээд аз жаргалтайгаар бизнесээ хийгээсэй гэдэг үгнээс би энэ ажлыг хийдэг. Тэгээд дээрэс нь би бас өөрийгөө айгүйх судалсан. Өөрийгөө судлахгүйгээр зүгээр ингээд ном судлаад явах юм бол хүнээс ер нь тийм их юм гарч чадахгүй. Хүн өөрийгөө судлах хэрэгтэй. Надад юу бэ? Над дотор юу бэ? Би юуг хамгийн сайн чадаад байна? Би хүмүүст юу үл илүү үн цэнтэй байж чадах вэ гэдэг юм ингээд хүн мэддэг болох хэвээр. Тэг ингээ өөртөө юу байгаагаа хүн харчгаар ингээд ер нь хүнээс айгүй хүч гарддаг юм шиг надад санагдсан. Өөртөө юу байгааг мэдгүй хүн л одоо яг юм гуйлахчин шиг одоо ингээ өлөв долоо гээл те хаана ямар цавчаа хаана ямар одоо нугалчих хід нугарчих бизнес хаана нэ гэл те илүү долоо юм хараа яваад байдаг. Эсвэргээрээ нөгөө өөр дотроо юу байгааг мэдж байгаа хүн чинь надад ийм байгаа надад одоо байгаа энэ зүйл хүмүүсийн амьдралыг ингэж өөрчилж чадна ингэж нөлөөлж чадна гэдэг юм ингээ мэддэг. Тэгэхээр гаднаас юм хайхаа болчдөг. Харин энэ зүйлийг яаж илүү олон хүнд хүргэх вэ те ингэж боддог болчт юм л. Зөв. Би болохоор бас маш олон бизнес хийж байгаад бүтлгүүцсэн хүмүүсийн нэг сууж байгаа байхгүй таны өмнө. Нөхөр битэр 2015 онд хурмаа хийсэн. Хурмаа хийгээд нийт одоо цугларсан бүх мөнгөөрөө бизнес хийнгээд гэртээ ямар ч юм аваагүй өөрсдөө юу ч наагаагүй заяа. Тийм үедээ шууд л нөгөө шууд зургийн аппарат аваад зурагчийн газар түрээслээл тэгээ Canon зурагчин бол хийжсэн байхгүй. Тэгээ тэр маань хэдэн сарын дотор дампуурсан гэж 3 сарын дотор дампуурч ирсэн. Тэгээ тэрэн дээр яг бит хоёрын хувьд болохоор нэгдүгээрт алтаа маань болохоор ингэж харддаг. Нэгдүгээрт бит хоёрт ямар ч тийм зургийн талаар ур чадвар байгаагүй. Хоёрдугаарт орчны судалгаа байгаагүй. Эргэн тойрнод маань хэрэг худалдах, тэ худалдаа авахч байна гэж харах хэрэгтэй шүү дээ, тэ. Дотроос хөөх юм зарж байгаа хгүй. Хүн бол тэгээд орчны судалгаа байгаагүй. Тэгээд мэдээж ямар ч тийм одоо мэдлэг байхгүй байхгүй. Тэгээ ингээд манай бизнес 3 сарын дотор дампуурсан. Тэгэхээр яг энэ шинэхэн бизнес эрхэлж байгаа хүмүүсийн гаргадаг яг тэр түгээмэл алдаанууд яг юу байд юм бэлээ? Бизнес эхлүүлж байгаа зорилго нь аюу тийм хязгаарлагдмал одоо эдийн засаг мөнгө санхүүгийн асуудлыг шийдчих юмсан. За мэдээж хэрэг бизнес хийж байгаа хүн мөнгө ашиг бодлого л яг угаасаа бизнес гэдэг чинь ашиг тийм ээ. Гэтэ хамгийн чухал зүйл нь би хүмүүсийн яг ямар асуудлыг шийдэх юм бэ? Яг зөв. Тийм тэр л хамгийн чухал. Гэтэл яг ямар асуудлыг шийдэх гээд байгаагаа ойлгохгүйгээр бизнест орцсон одоо хүмүүс амар их байгаад идэх байхгүй юу? Одоо жишээлбэл тэ манайх одоо уртаас бараа оруулж ирж борлуулдаг дэлгүүр бизнес нь. Тэгээ яг ямар асуудал шийдэх гээд байгаа нь тодорхойгүй. Тэнгууд хямд үнээр хүний хэрэгцээт бараа гэдэг чинь бизнес биш байхгүй юу? Хямд үн гэдэг чинь асуудал биш байхгүй юу? Одоо нөгөө хүмүүсийн асуудлыг хямд үнээр шийдэж өгөх гээд байгаа биш байхгүй юу? Тэгэхээр бизнес хийж байгаа бол хамгийн эхлээд би яг ямар асуудлыг шийдэх вэ гэдгээл амар сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд энийг бүр ингээд олон олтлоо зүгээр бод. Тэгээд тэр асуудлыг та өөрийнхөө өгдөл дээр тулгуурлаа шийдэж чаддаг бол за та хизээж дампуурахгүй нэрээ. Та улам цэцгэлнэ. Тэгэхээр өөртөө юу байна? Тэгээд тэр байгаа зүйлээрээ хүмүүсийн яг ямар асуудлыг шийдэж чадхаар байна. Энийг л тодорхойлох хэрэгтэй. Тэрнээс биш бизнес гэдэг чинь зүгээр бараа оруулж ирээд бараа зарах биш байхгүй юу? Тэгэхээр бараа зарсан ч учиртай. Яг ямар асуудлыг шийдэхэд одоо энэ бараа нь туслаад байгаа юм. Энэ бизнес тэ 5 жилийн дараа 10 жилийн дараа яг хаана хүрсэн баг. Тэ би энэ бизнест хэр удаан байж чадах юм. Тэ би хүн хөтлийн энэ ажлыг хийх юм уугүй юм уу?
Тэрнээс биш нэг тодорхой нэг те нөгөө 3 сар хийгээл дампуурсан гэдэг шиг те зүгээр ингээд сэтгэл хөдлөлөөр бизнес хий гэдэг зорилго тавиал хийчих болохгүй байхгүй. Тэгэхээр энэ бизнесийг хэр удаан хийх юм бэ? Юуны төлөө хийгээд байгаа юм бэ гэдэг нь л амар чухал. За тэгэхээр одоо шинэхэн бизнес эрхлэгчид гээд хүмүүс тантай бол холбогддог байх тий. Тэгэхээр төлөвлөгөө чухал уу, стратеги чухал уу? За тэгэхээр нөгөө нэг бизнес болгоо ингээд нэг 9 хөгжлийн үе шатыг яг дамждаг байхгүй. Тэгэнгუთ миний үйлчлүүлэгчд бол яг 3-4-р шатны бизнестэй хүмүүс байдаг. Тэгэхээр би хүмүүст яг эхний 1-2 дугаар шатыг хэлээд өгчээ те. Эхнийх нь бол ерөөсөө саний миний хэлдэг. Хэний ямар асуудлыг шийдэх гэдэг юм бэ? Номер 1. Энийг шийдчих юм бол одоо ингээд таны бизнес одоо яг 1-р шатаа ингээд амжилттай давлаа гэсэн үг. Хэрвээ хэний ямар асуудлыг шийдэхээ олж чадахгүй байх юм бол танай бизнес яг 1-р шатанд л гацчихна. Цаашаа явахгүй гэсэн үг. За 2-р шатанд бол одоо яг нэг бүтээгдэхүүн үйлчлэгээ тасралтгүй борлуулах хэрэгтэй байдаг. 2-р шатанд. Тэнгуут одоо нөгөө айгүй олон бизнес дээр шүү. Ингэдэг заяа. Дандаа ийм тохиоллын шин чанартай борлуулалтад орж ирдэг. Одоо жишээлбэл чи ийм юм хийх үг гингууд хин штэ гэл мөнгөний аваад чи ийм хийх үг гингууд хинэ гэл тэгэл ингээл үсчээл байдаг заяа. Яг нэг ийм тодорхой нэг барьж авсан бүтээгдэхүүн үйлчлэгээ байхгүй. Тэгээ одоо бараа бүтээгдэхүүн борлуулдаг бизнес төр гэвэл ингээл янзын бараа оруулж ирээл рандомор ингээд борлуулаад байдаг. Тэгэл өмнөх одоо маадгүй үйлчлэгээ авсан одоо худалдаа авагч нь дээр танахаас тийм бүтээгдэхүүн авсан юм байгаа юу гингууд яана байхгүй штэ. Тэрийг нэх олон хүн асуухгүй харна манайх оруулж ирэх бэлдсэн штэ ч гэдэг юм уу те. Ингээд нөгөө нэг яг тогтмол нөгөө нэг борлуулдаг бүтээгдэхүүн байхгүй бүтээгдэхүүн ингээ байнга ээлжлэл тэгэл нэг юм цүмийн тэнд очиж ажил хийгээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь ерөөс ингээд тасралтгүй борлуулах гэдэг нөгөө 2-р шатаа бас ингээд давчдаггүй гэсэн үг. За 3-р шатанд болохоор яг уу гэхээр 2-р шатад давсан бизнес эрхлэгч 3-р шат руу орно. Тэгэхээр нэг бүтээгдэхүүн үйлчлэгийг ингээд бүр яг тасралтгүй борлуулдаг болчлоо штэ. За 3-р шатанд болохоор маркетингийн системийг босгох буюу одоо тэр амжилттай одоо тасралтгүй борлуулагдаж болоод байгаа бүтээгдэхүүн үйлчлэгийг илүү олон хүнд хүргэх тэр маркетингийн системийг угсрах хэрэгтэй одоо шат байдаг гэсэн үг. Тэгэхээр маркетингийнхаа системийг босгоод тасралтгүй ингээд одоо борлуулжсэн бүтээгдэхүүний бүр олон хүнд хүргэдэг болчихлоо шүү дээ тий. За ангингууд одоо 4-р шат руу шилжинэ. За 4-р шатны асуудал нь юу гэдэг юм бэ гэхээр ерөөсөө менежментийн асуудал болж ирдэг. Нэгсэндээ одоо ингээд маш их нөгөө нэг борлуулалтууд ороод ирсэн. Тэнгууд тэр борлуулалтаа шийдэх гингууд нөгөө захиалгын ажилтнаа нь алдаа гаргадаг. За нөгөө бараа татаа авалт нь гацдаг. Эсвэл одоо үйлчлэгээний бизнес дээр бол нөгөө үйлчлэгээгээ чанаргүй үзүүлж эхэлдэг ч гэдэг юм уу те. Ингээд 4-р шатны системийн асуудал гарч ирнэ. Тэгээд системийн асуудлыг шийдчих юм бол одоо 5-р шатанд манлайллын асуудлыг шийднэ. Ингээд нөгөө бизнес аль үе шатанда байгаагаас хамаарат шийдэх асуудлууд юун дээр төвлөрөх ёстой гэдэг нь ингээд одоо тодорхойлж ирдэг байхгүй. Тэгээд миний үйлчлүүлэгчд болохоор одоо нөгөө 3-4-р шатны буюу одоо маркетингийн систем тэгээд менежмент энэ одоо түвшинд байгаа бизнес эрхлэгчтэй ажиллаж асуудлыг шийддэг гэсэн үг. Окей. За Монголын бизнес орчинд юуг хамгийн их өөрчлөх хэрэгтэй гэж боддог вэ? Өөрчлөлмөр байгаа маш олон юм байгаа гэдэг. Тэгэнгუთ яг ганцхныг яг зөв ганцхныг хэлчихэд болно тий. За би өөрөө нөгөө сургалт коучингийн салбарт байгаа учраас би ерөөсөө бизнес эрхлэгчдийн хувийн хөгжил гэдгийг л би хэлнэ.
Яагаад вэ гэхээр одоо бизнесийн хөгжил бол бизнес эрхлэгчийн өөрийнх нь хөгжлийг нь дагаж явдаг байхгүй. Ялангуяа одоо 1-2 дугаар шатны бизнест бол энэ бол бүр зайлшгүй зүйл. Та хөгжихгүй бол та суралцахгүй бол бизнес ч угаасаа хаалга барь. Та хэрвээ энэ бизнесийг амжилттай яваасаа та өөрөө энэ хийж байгаа зүйлтэй ингээд үнэхээр ийм үнцэн утга учир өгж байгаа бол та хөгжихөөс өөр арга зам байхгүй. Тэгэхээр ерөөсөө бизнес эрхлэгчид сурахад суралцахад цаг гаргаж сурах хэрэгтэй. Тэнгууд одоо миний айгуу тэр нөгөө сэтгэл эмзэгэлдэг юм юу вэ гэхээр зүгээр нэг юм аж ахуй эрхлээд байгаагаа бизнес гэж бодоод тэгээд тэнд нөгөө хамаг амьдралынхаа үнэт цаг хугацааг үрээд агаад би айгуу эмзэглэж явдаг байхгүй юу? Зүгээр нэг аж ахуй хийж байгаа бизнес гэж бодоод тэгээ айгуу завгүй. Тэгэл юусэн ингээл одоо жишээлбэл 8 нэрийн дэлгүүр ажиллаулдаг хүмүүс өглөөнөөс орой хүртэл бараа үлээж аваад тоолол ингэсээрэтл бор хоногтой арай хийж гэртээ очино. Тэгэл хар үрээр босоод тэрийгэ бизнесгээ ботсон. Тэгээд өчнөө зээл төлнө. Тэгэл юусэн ингээд нэг юм банкны боол хийгээд ерөөсө банкны ингээд full time ажилтан бүтэн цагийн ажилтан хийгээд амьдрал нь өнгөрчөж байгаад би ингээд айгу эмзэглээд байдаг байхгүй. Тэгэд миний одоо нөгөө санал болгох тэднэрт бодоод үзэрэй гэж хэлмээр байгаа юм нь юу вэ гэхээр та яг өнөөдөр шиг ийм ирч хүчтэй ийм залуу байхгүй. Магадгүй өнөөдөр та өглөө 6-аас орой 11-12 хүртэл ингээд өстой жинхэнэ 90 сайндаа ингээд ард нь гараад ажиллаа нуглаад яваад байна. Гэхдээ 5 жилийн дараа байдал айгүй өөр болно. Яагаад гэвэл нас явахын хэрээр хүний энерги угаасаа багасч идэг. Айгүй амархан ядардаг болдог. Тэр үед яах юм? Хин энийг хийх юм? Нөгөө талаас юу вэ гэхээр өнөөдөр та мөнгөтэй байна. Одоо ингээд өдөр тутам борлуулалт нь орж ирээд харцангуй бас ингээд мөнгөтэй байхгүй. Тэгэхээр тэр мөнгийг өөрийнхөө хөгжилд зарцуулаач. Өөртөө хөрөнгө оруулалт хийгээч. Тэгээ бизнесээ ингээд дотроос нь биш гаднаас нь хараад ингээд нэг юм смарт байдлаар ажиллаж эхлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй болохоор ингээд өглөөнөөс орой хүртэл өстой зууралтаж бөөн бараатай ноцолтож бөөн бүртгэл тооцоо гисээр хагаад хамаг амьдрал нь дуусаар байгаад 5 жилийн дараа хөшөрчихсөн. Магадгүй бизнес нь өшөө ингээд үр зээл тавьчихсан. Бараг дийлхэргүй болцсон энэ төр тиймэрхүү одоо нөгөө кейсүүд айгүй олон байдаг байхгүй юу? Тэгээд одоо энэ аж ахуй эрхлээд байгаагаа бизнес болгоод чи биднэрт маш их боломж байна. Зүгээр л одоо тэнд нэг эзэн өөрөө жоохон ингээд боловсроод хөгжөөд бизнесээ нэг дараагийн түвшинд ингэж харж сэтгээд хөгжүүлж чадах юм бол боломж айгүй их байгаа байхгүй. Окей. Ямар гоё гайхамшигтай зөвлөгөө вэ. Тэгээд манайхан бас мөрөн ментор гэсэн Instagram хаягийг дагаарай. Тэгээд та яг өөрийнхөө бизнесийг яг ямар зарчим, ямар үнэт зүйлэл дээр тулгуурлан авч явдаг вэ? За миний бизнес бол яг онцлог нь юу вэ гэхээр яг над дээр тулгуурлаж явагддаг. Буюу ер нь бол ингээд айгуу тийм хязгаарлагдмал хүрээнд ингээд байдаг ийм бизнес. Тэгээд над дээр тулгуурладаг гэдэг маань одоо ингээд би өөртөө байгаа одоо тэр зүйлээ мэдлэг ойлголтыг л би ингээд хүмүүст хүргээд тэгээ миний тэр мэдлэг ойлголт маань тэр хүмүүсийн амьдралыг бизнесийг ингээд өөрчилж байгааг харах л надад үнэхээр гайхамшигтай байдаг. Тэгээд за тэр одоо өөрчлөлт магадгүй одоо хагас жилийн дараа ч гэдэг юм ингээд гарна л да. Гэхдээ яг тэр нөгөө уулзалтаас өмнөх одоо тэр хүн яг нэг цагийн одоо нөгөө бизнес коучинг уулзалтын дараа ингээд гараа явж байгаа тэр хоёр хүн шал өөр хүн болцсон байдаг аахгүй юу? Бүр ингээд нүдний харцсан тэр одоо нөгөө
хийж байгаа зүйлдээ итгэж үнэмшиж байгаа байдал, зорж байгаа байдал бүх юм ингээ өөр болцсон. Тэгэд тэрнээс би аюу нөгөө урам зориг авдаг. Тэр хүний ингээд нөгөө ингээд нэх гоё юм өөртөө ихтэй нэх гоё ингээд асуудлаа шийдсэн одоо ингийн биш те гэд нөгөө зорилгоо доторхоо харцсан ингээ гараа явж байгаа нь надад амар гоё урам зориг өгдөг. Тэгээ мэдээж хэрэг ингээд миний ата хийж байгаа ажлаа аюу гоё хүмүүсээс байнга талархлын үг авдаг. Нөгөө өмнөх бизнес дээр болохоор дандаа хараалгуулдаг байсан. Тэгэнгүүт одоо болохоор ингээд дандаа ийм нөгөө талархлын өгнөд авдаг. Тэгээ хүмүүсийн дандаа гоё ийм өөрчлөлтүүдтэй ингээд яг ийм сашгүй холбоотой. Эсвэл таны ачаар би энийг ойлгоод тэгээ ингэсэн чинь энэ нь ингээд болцсон шүү. Амжилттай болсон шүү гэд хэлж байгаа нь үнэхээр гоё санагддаг. Окей, за амжилт гэдэг үг гарч ирлээ. Тэгэхээр ер нь бол амжилт гэж яг мөрөнгийн хувьд яг ямар үгүй, ямар утга учиртай зүйл вэ? Тэгэхээр дээрэс нь одоо хүнийг амжилтанд хүргэх зайлшгүй хийх ёстой 3 дадал байна гэвэл та яг юу хэлэх вэ? Наа чи ямар гоё асуулт ээ. За би нөгөө өмнөх асуултанд бас аюу дутуу хариулсан санагдаад тэрэн дээр жоохон нэмчээд тэгээд энэ асуулт руу орё гэж бодож байна. Юу вэ гэхээр нөгөө та яг бизнестэй яг юу баримталдаг вэ гэдгийгсэн шүү дээ. Тэр бол ерөөсөө би өөрийнхөө хамтарч ажиллаж байгаа одоо бизнес эрхлэгчдтэйгээ яг юм зүрх сэтгэлээрээ холбогдох. Тэгээд зүрх сэтгэлээрээ холбогдоод би яг тэр хүнд тэр нэрээ ус агаар мэд хэрэгтэй байсан тэр чухал зүйлийг нь хилж өгч одоо тэр хүнийг ингээд цэнэглэх гэх юм уу. Энэ л аюул чухал гэдэг. Тэгээд одоо ч энэ бүр яг нөгөө натуралаараа л угаасаа хийгдээд байдаг зүйл л дээ тий. Нөгөө яг ингээл бизнес эрхлэгчтэй ширээний ард суулаа ярилцлаа. Ерөөс ингээд натурал нь ингээд явдаг. Тэгээд мэдээж хэрэг бас нөгөө энэ хүнд яг хэрэгтэй зүйлийг өгөхийн тулд би өөрөө хасар их зүйлийг бас ингээд уушуу судлах шаардлагатай. Тэгээд бас байнгын нөгөө суралцах нь өөрөө миний бизнесийн зарчим болж байгаа юм. Тэгээд дээрэс нь би заавал үр дүн төвлөрөх ёстой гэдэг бас нэг юм зарчим байгаа. Нэгсэндээ одоо тэр хүний гаргаж байгаа өөрчлөлтийг яг бодтойгоор тоогоор илэрхийлдэг. Ийм өсөлт өөрчлөлтүүд бий болсон биш үү гэдэг яг ийм барин тавин ийм фактуудыг одоо бий болгох нь үр дүнг яг бодтойгоор бий болгох нь аюул чухал. Тэгээд энэ бол манай бизнесийн бас зарчим байгаа. Ямар гоё юм бэ те. За одоо дараагийн асуулт нь болохоор нөгөө зааш одоо нөгөө амжилтанд хүрэхийн тулд баримтлах ёстой 3 дадал гэдгийгсэн шүү дээ. Тэрэн дээр болохоор би ерөөсөл нойр, хоол, тасгал, хөдөлгөөн гэдэг юмыг хэлмээр байна. Йоо за. Тайлбарлах юм бол одоо ийм байгаа юм. Угаасаа бид нарт бүх зүйл байгаа заяа. Бидний дотор угаасаа бүх зүйл байгаа. Зорилго маань байгаа, мөрөөдөл маань байгаа. Тэрийг одоо бодит амьдрал дээр биелэл болгох тэр мэрэгэн ухаан тий бүх зүйл бидний дотор байгаа байхгүй. Тэгэнгუთ яг тэр дотор байгаа зүйлийг энэ одоо 3D ертөнцид те энэ бодит энэ амьдрал дээр яг буулгахад бидний бие бол яг ийм одоо хэрэгсэл одоо түүс болгож бид нар ингээд ашиглаж байгаа зүйл байхгүй. Одоо бидний тарих тэгээд бие махбод те эн чин одоо тэр дотор байгаа тэр одоо эрчим энерги тэр мэрэгэн ухааны чинь яг амьдруулах яг гол одоо зүйл аахгүй. Одоо яг ийм дамжуулагч гол ийм багж. Тэгэнгუთ энэ багжийг зөв хэрэглэхгүй байх юм бол тэр дотоод тэр байгаа тэр эрчим хүч мэрэгэн ухаан тэр бүх юм одоо энэ бодит биелэл болж чадахгүй. Тэгэнгუთ хүмүүсийн одоо нөгөө гаргадаг нийтлэг алдаа нь юу вэ гэхээр энэ одоо нөгөө дотоод хүчээ амьдруулах тэр багжаа зөв ашиглаж чадахгүйгээс болоод одоо тархиндаа бөөн ийм хогон мэдээлэл цуглуулсан. Тэгээ бөөн хог шиг хоол идээд тэгээд амьдралынх нь хэв маяг гэж авах юм байхгүй ингээд диван дээрээ хөвтчихэд ч гэдэг юм уу те.
салхиагаар амьсгалтгүй, нар ус үздэггүй тий. Тэгээд ингээд нэгсэндээ өөрийгөө ингээд бүр юм хатангэршуулаад одоо зарцаагаад илээгээд ингээд юу нөгөө дотоодын ирч хүчинд бүлгэлж гарах тий. Ямарч боломжгүй хамаг юм ингээ хаачаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг нөгөө нэг ингэж гаргахын тулд бид нар эрүүлэр бодож сэтгэхийн тулд бид нар энэ би гэдэг юмаа л ингээд яг ингээд арчилж тордож энэндээ ингээ бүр асар хүндэтгэлтэй ингэж хандах хэрэгтэй байхгүй. Тэгээ би тамирчдыг бүр үнэхээр шүтдэг, хайрладаг. Тэр хүмүүсээр бүр үнэхээр бахархдаг. Тэгээ би одоо ингээд сүүлийн яг 1 жил ингээд фитнес хийж гин, хувийн дасгалжуулагчтай бас нэлээд сар ажиллаа. Тэгээд би ерөөсөө яг ийм дүнэлтэнд хүрсэн. Хүн ер нь өөрийнхөө энэ бие махбодын учрыг олчих юм бол ер нь бүх юмны учрыг олно. Энэ биетэйгээ л ажиллаад ингээд учрыг ойлгож байгаа юм бол. Вау. Би ч муу адил фитнест явдаг байжгаад тэгээд нэг асуудлаас болоод арай л амжихгүй байгаа. Тэг ялцчгүй эрүүл мэнд гэдэг бол үнэхээр гоё point болж чадлаа. Дасгал хөдөлгөөн үнэхээр яг зөв. Окей, за амжилтанд хүрэх мөрөөдөлтөө байгаа. За тэгээд тэрхүү мөрөөдөлтөө хүрэхээс айж байгаа эмэгтэйчүүдэд хандаж хэлэх үг юу байна? Мэдээж энэ тэр эмэгтэйд өгөгдөл нь байна, бүх зүйл нь байна. Гэхдээ өөртөө итгэл гэдэг зүйл бэжж тэр хүн дараагийн шатанд хүрнэ. Дараагийн алхмыг хийнэ. Тэгтэл айгаад штэ. Би амжилттай баймаар байна. Би амжилттай бизнес woman болмоор байна, тий. Би яг л үнийг хийх төрсөн юм шиг би нэг хийж чадна гэж боддог. Гэхдээ ялцчихгүй ингээд зориулж чаддгүй. Тийм эмэгтэйчүүдэд яг юу зөвлөмөр байна. Одоо яг нөгөө нэг зорилгоо олцсон хүн бол харьцангуй одоо яг тийм айдас нь бол гайгүй заяа. Яг зорилгоо олоогүй хүмүүсийн айдас илүү их байдаг. Нэгсэндээ би яг юуны төлөө те одоо ингээм амьдрах хэвээр болоо. Одоо би яг юунд энэ амьдралаа зориулах уу? Миний зорилго юу юм бэ? Энэ зорилгыг яаж олдгийм бэ? Гэт ингээд тэрэндээ ингээ хямраад те эргэн тойрны бүх хүмүүс зоригтой очим шиг те эргэн тойрны бүх хүмүүс ингээ амар гоё юм гэрэлтсэн те гэлтгансан гоё амьдралаар бүгдээрээ ингээ урт хуртга хийгээл те тэрүүгээрээ мөнгө олоод ингээ амар хатаархмаар те гоё ингээ санагдаад идэг. Гэтэл энд ингээ яг юу ихээч сайн ойлгохгүй би юу чадах юм болооч гэдгээ сайн мэдэхгүй ийм эмэгтэйчүүд л юу нэг ингээ өөрийгөө ингээ амар аз жаргалгүй байдал руу ингээ оруулсан ингээ айгуу айц сэргэлцээ дотор амьдраад идэг. Тэгэхээр би энэ бүсгүүчүүдэд зориулж ингээд эхлээд хэлээ. Тэгэхээр чи тийм холоос бити мөрөөдлийг хай. Тийм холоос бити зорилгыг хай, тий. Чиний хийх ёстой юм чинь яг чиний урд байна. Яг гоё. Яг урд ч юм байна. Тэгээд чи магадгүй өнөөдөр цалин авдаг ажил хийдэг байж болно. Эсвэл чи гэртээ хүүхдээ хардаг ээж болно. Ээж байж болно тий. Зүгээр л яг тэр цаг мөчөдтэй таны урд яг юу байна. Тэгээд тэргээл хий. Тэргээл гоё. Тэгээд хүний ингээд одоо би жишээлбэл ингээ өөрийнхөө амьдралаар бодоод үзэхээр би ерөөсөө ментор болно гэдэг зэрлэг мөрөөдөл надаа байгаагүй штэ. Гисэн авчиг миний нөгөө нэг бөөн үр шир, миний дампууралтэй, миний бүтлгүү бизнес ингээл явж төөрч байгаа бол ингээл яг ингээл намаагийн зам дээр яг болох ёстой цаг хугацаанд нь авчирч байгаа байхгүй. Тэгэхээр та яг болох ёстой цаг хугацаанд угаасаа өөрийнхөө тэр явах ёстой зам дээр очин заяа. Одоо ч замаараа явж байгаа угаасаа. Тэгээд тэр зам чинь угаасаа таны үзэж туулах ёстой, давж гарах ёстой л угаасаа сорилтууд байгаа. Тэгээд санаа зовлтгүй. Та юунаас ч хоцроогүй. Хүмүүсийн нэг юм айц, нэг юм өөрөө л ингээд хоцроод байгаа юм шиг тий. Ганцаараа л хоцроод байгаа юм шиг. Бусад бүх хүн ингээ уучраа олцсон. Тэгэл ялангуяа би одоо 20 эдэн настай байхдаа энэ подкастыг бас 20 эдтэй охтод үзүүлэхөө миний хамгийн том айц
би ингээд нөхөргөө ганцаараа болчихгүй гэсэн. Тэгээд нэг ингээл найзууд бүгд хүнтэй суугаал гэрэлж мэрлэл хурим мөрмөө хийгээл тэгэнгუთ би ингээл те хүнтэй суудаггүй тэгэл амар ингээ хоцроод байгаа юм шиг те тийм мэдрэмжтэй байсан. Тийм шиг байна. Юунаас ч хоцордгүй юм байна хүн юу тийм ингээл ерөөсөө ингээ хор ертөнц ч үнэхээр гайхалтай. Та яг хаана очих хэвтэй. Тэгэл яг цаг нь болохоор яг тэр газар чи авчирна. Тэгтээ тэр үед л яг тэрийг ингээд одоо харуу ертөнцөөс өөх тэр бэлгийг яг ингээ хүлээж авах үйс одоо тэр одоо бэлэн байдалд орохын тулд өөрийгөө л таньсан байх хэрэгтэй. Тэр л аюул чухал. Тэгэхээр одоо нөгөө ингээл өөртөө итгэлгүй өөртөө эргэлзээл айгаад байна гэдэг чинь өөрийгөө таних процесс явагдахгүй байна л гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр тэр тусман л өөрийгөө ухаал нэгээл те би ер нь юунд туртай юм бэ? Надад яагаад ийм зүйлсүүд тохиолдоод байна гэлтэй бодоол хариултыг олоол тэр хариултыг зөвж олохыг нь албагүй заяа. Тэгээ буруу ч хамаагүй хариултаа олоол те туршиж үзээл тэгэл эн чинь л тэгэл яг амьдрал байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр ингээл аюу гой зам дээрээ гарцсан юм шиг харагдаж байгаа хүмүүс яг яс юм дээрээ замынхаа нэг хэсэгт л явж байгаа шүү дээ. Хүн ер нь яг нэг оргил дээр гарна гэж байдгүй л байхгүй юу? Хүн хөтлөл тасралтгүй туусаар л байна. Одоо ингээл байртай олчингууд л бүх юм гоё болох гээд байгаа. Машинтай олчингууд л бүх юм ингээл болохгүй л эсвэл бизнес нь нэг тодорхой орлого олдог болохоор ингээд бүх юм дуусах гээд байгаа ерөөсөө биш шүү дээ. Ерөөсөө ингээд хөгжилт бол хязгаарахгүй. Одоо суралцах юм маш их. Тэгээд суралцсан гэхээр бид нар заавал ингээл нэг ном уншаад ч юм уу сургалтанд суугаад ч юм уу тэгж бодоод байдаг. Гэтэл яг үнэндээ өдөр тутам бидний суралцах ёстой зүйл биднэрт тохиолдчихдаг. Тэгэхээр өдөр бүрийн амьдралаасаа суралцаад тэгээд амьдралд нь юу ч тохиолдохгүйсэн дотор тохиолдоод идэг. Сэтгэл зүйн хямралууд, уналтууд, эргэлзээнүүд энэ дотор болоод тэгээд тэр дотроо ухах ёстой. Тэгээд би яагаад энэ дээр ингээд эмзэглээд байна ч юм уу те би яагаад одоо ийм мэдрэмж аваад байна гэдгээ ухахад л ер нь тэрний ард аюу болон хичээлүүд явж идэг. Үнэхээр гайхалтай яриа болж өндөрлөх төгсөн байна. Тэгээд хамгийн сүүлчийн асуултаа асууя. Окей, за бизнесээ хэрхэн аз жаргалтай хийх вэ? Яг энэ аз жаргалтай байхад нөлөөлдөг хүчин зүйлсүүд юу байгаа вэ? Ямар гоё асуулт ээ. Одоо ерөөсөө миний бизнесийн одоо яг үндсэн зорилго ерөөсөө бизнес эрхлэгчдийг аз жаргалтайгаар бизнесээ ихтэн туслах байхгүй. Тэгээд ер нь бизнес эрхлэгч хүн яг ямар үед аз жаргалтай байдığım бэ гэхээр хамгийн нэгдүгээрт яг хүмүүсийн асуудлыг шийддэг байх. Тэдрээс ингээд талархлын үгийг авдаг бах тий. Тэгэхээр үнэхээр ингээд бусдад үн цэн өгч чаддаг бизнес бол бизнес эрхлэгчийг үнэхээр аз жаргалтай байлгадаг. Тэгэхээр яг тодорхой асуудлыг шийддэг бай. Нэгдүгээрх нь. За хоёрдугаарх нь болохоор одоо энэ гаргаж байгаа хичээл зүтгэл хүч хөдөлмөрийнхөө үр дүн яг авдаг байх. Нэгсэндээ одоо нөгөө миний одоо алд байна шүү дээ. Хүчнөөн жил ингээл бизнес хийж ингээл өглөөнөөс орой хүртэл ингээл завгүй ажиллаад лсэн бужигнаал лсэн те эцэст нь орон байрчгүй унаад хэрэгчгүй те амьдрал нь боссон юм байхгүй тэгэхэр чинь яаж аз жаргалтай ах юм бэ? Тэгэхээр нэгсэндээ бизнес эрхлэгч та бизнес хийж байгаа бол ашигтай хий. Тэ таны бизнес чинь ингээ боддороо танд өгөөж өгдөг байх хэвээр. Ингэж аз жаргалтай байна. Тэгэхээр бизнесийг яг тэр одоо нөгөө гаргаж байгаа хичээл зүтгэлийнхаа хэрээр авдаг одоо болохын тулд бизнес эрхлэгч маш зөв зүйлсийг хийх хэрэгтэй байхгүй юу? Зөв зүйлд цагаа зарцуулдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй буруу ажил дээр бизнест нь ямар ч одоо нөгөө өсөлт өөрчлөлт авчрахгүй ашиг өгөхгүй ажил дээр хамаг цагаа ингээд зарцуулаад ах юм бол угаасаа аз жаргалтай байж чадахгүй шудраг бус ахгүй.
өглөөнөөс орой хүртэл одоо ингээд манай нэг мент дээр гарсан нэг юм кейс үгүй. Ажилт нь бүр өөрөөс нь хэд дахин өндөр цалин авдаг зөө. Тэгсээр нэ юу ажлынхан цаг нь гэсэн чинь өөрөө баг 2 дахин их ажилдаг ч баг шиг тий. Тэнгууд ажилт нь өөрөөс нь их цалин аваад тэгээд тэрийг нь яг ингээ өөрт нь харуулж байгаа юм биш тий гэх тэнгууд тэрийг өмнө ингээ ерөөсөө яг ингэж хүндлэнгийн нүдээр харж үзээгүй тий шокнд орж байгаа. Манай ажилт нь надаас их цалин авдаг мөртлөө яг цагтаа тардаг гэл тий. Тэгэхээр буруу ажилд их цаг зарцуулаад байвал угаасаа л яг л юм байна. Тэгэхээр бизнес эрхлэгч хүний одоо ерөөсөө яг гол ажиллах ёстой ажил нь юу вэ гэхээр ерөөсөө л стратеги байхгүй. Стратеги төлөвлөгөө. Тэгэхээр стратеги төлөвлөгөө менежмент дээрээ ажиллахгүйгээр одоо зүгээр л одоо механик те гүйцэтгэлийн түвшний ингээ ажилт ингээ хамаг цаг зарцуулаад байгаа юм бол хизээж тэр ажлынхаа ардаас босч гарч ир чадахгүй. Тэгээд стратегидээ зориулах цаг гарахгүй. Тэгэхээр үндсэн ажиллаа хий. Бизнес эрхлэгчдээ. Үндсэн ажиллаа хийж иж аз жаргалтай байна шүү. Тэгээд миний нөгөө смарт бизнес гэж сургалт хийдэг байхгүй юу? Тэгээд яг энэ бизнес эрхлэгчдэд энэ бизнесийг яг яаж хийхийг бүр ингээд аагаас нь яа хүртэл ингээд зааж өгдөг юм онлайн хичээл байгаа. Тэгээ энэ хичээлийг үзсний дараа бол бизнес эрхлэгчид бүр ингээд шал өөр өнцгөр жинхэнэ нөгөө бизнес эрхлэгч шиг одоо бизнесийг харж эхэлдэг. Тэрнээс өмнө бол одоо нөгөө ажилтнуудтайгаа л адилхан нөгөө гүйцэтгэлийнхаа ажлыг хийгээл тэр дотроо мөнгөнал хамаг цагаа үрээл тэгээд бизнесээс ойлгохтой авсан юм баггүй. Ингээ яваад шүү дээ тий. Ийм ба. За дараагийнх нь түрүүн би нэг хальт дуртад өнгөрсөн. Бизнесээ аз жаргалтайгаар хийхэд нөлөөлөх 3 дахь хүчин зүйл бол ерөөсөө амьдралын тэнцвэр. Буюу та хувийн амьдралтай цаг гарга. Нэгсэндээ таны хувийн хөгжил, таны хобби, таны гэр бүл те энэ одоо бизнесээс бусад тэр амьдралуудаа жоохон зүлэг тэрэндээ цаг гарга бид нар чинь робот биш шүү дээ. Бид нар чинь хүн байхгүй юу. Тэгэхээр хүний үндсэн хэрэгцээ биш шүү дээ. Тэр хэрэгцээнүүдэд хангаж өг. Тэгээд тэр одоо нөгөө хүмүүсийн хамгийн хаягддаг тэр хэрэгцээ бол яг энэ сүнслэг хэрэгцээ байдаг. Бид нар зөвхөн тарих биш. Бид нар робот биш. Биднэрт бас нэг юм сүнслэг хэрэгцээ бас байдаг. Тэрийг одоо нөгөө хангах тэр зүйлсийг хийх ёстой. Тэгээд тэрэн дээрээ цаг гаргаарай. Тэгээд энэ одоо 3 зүйл дээр л одоо ингээд сайхан ажиллаж чадах юм бол аз жаргалтайгаар бизнесээ хийж чаднаа. Окей. За тэгээд үнэхээр гайхалтай хариулт байлаа. Тэгээд үзэгчтэй хандан сэтгэлдээ одоо хадгалж байгаа үгсээ та хуваалцсан уу? За юуны өмнө подкастт урьж оролцуулсан Зулаадаа маш их баярлалаа. Тэгээд бас подкастыг манд хүргэж байгаа залуустаа бас их баярлалаа. Тэгээд цаг гарган үзэж байгаа үзэгчдэд бас баярлж байна. Тэгээд би бизнес эрхлэгчдэд аз жаргалтайгаар бизнесээ хийхэд тусалдаг. Тэгээд илүү олон хүн туслахыг хүсэж байна. Тэгээд миний тусалцаа хэрэгтэй бол та бүхэн маань миний пэйж хуудасаар холбогдоорой. За маш их баярлалаа мөрөн ментортой. За тэгээд өнөөдрийн ярилцлагаас та бүхэн үнэхээр их урам зориг, шинэ мэдлэг, мэдээллүүдийг авсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд дараагийн маш гайхалтай зочдоор эргээгээд Зулаас подкаст маань үргэлжлэх болно. Баяртай guys.